онцгой үзэгчтэй боловсрол сургалтын олонлог экстэй сургуультай хамтран үзэгч та бүхэнд хүргэдэг. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай тань мэдхийн шоу нэвтрүүлгийн шинэ удирдлагын цоо шингэн дугаар үзэгч та бүхэнд хүргэдэг бэлэн боллоо. Ингээд нэвтрүүлгийн хаан шидгээ шидэг 5 сурагчийг ангитай өгтөө авцгаая. Надад 8 дугаар сургуулийн сурагч Төлгөн. 38 дугаар сургуулийн сурагч Төгс Жаргада. 31 дугаар сургуулийн сурагч Батин. 50 дугаар сургуулийн сурагч Эрдэнэ Мэдэг. 84 дугаар сургуулийн сурагч Ундрам. Ийм бүрэлдэхүүн тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг шинэ удирдлагын цоо шингэн дугаар маань үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ жилийн шилдэг 5 сурагчид шинэ хичээлд ороход бэлэн үү? За туудахгүй энэ хүү дэлгэцэн дээр бас өнөөдрийн шинэ сурагчийн маань бага насны зураг гарч ирэх болно. Бай. Яа энд байна. За манай хүүхдүүд энэ зургийг хараад өнөөдрийн шинэ сурагчаа таньж байна уу? За хэн бэ? Тэгэдгүй яг өнөөдрийн нэвтрүүлгийн шинэ сурагчид X-Tools Production-ы жүжигчин Бархуу Тазорий. Хошин урлагийн X-Tools Production-ы жүжигчин соёлын дэрүүн ажилтан Бархуу. Тайз дэлгэцийн олон дүрээрээ үзэгчдэд өөрийгөө таниулснаас гадна дуулах авьяасаа яг түүн шиг шоугаар үзэгч түмэндээ батлаад амьдсан Бархад Бэрхүн дээрээр нийслэлийн 13 дугаар сургуулийн төгсөгч. Сургуулийнхаа аттай сурагчдын нэг Бархуу багаасаа урлаг, спорт, уран зурагт тун сонирхолтой байсан бөгөөд жүжигчин болоогүй бол Монголынхон бас л нэг авьяастай уран зураач байх байсан бизээ. Самэцрано. Ой, сочтдаг шүү дээ. Самэцрано. Хаппа. Самэно. Хоёр гараараа. Уба. Бүгдээрээ самэцрано. Ярам дүргээ. За. Нэвтрүүлгийн урилга хүлээж аваад хүрэлцэж ирсэн маш их баярлалаа. Нэгээс 5 дугаар ангийнхаа хичээлийг мэдээж эргэж сэргээгээд бага наснаа эргэж очих гэж байгаа. Сэтгэлээ уулзаач. Ер нь бол одоо хүүхэд бас 1-р ангид орсон энэ жил манай өхөө. Тэгээд яг би тэгтээ хичээлийн нэг тавтуулдаг, ээж нь тавтуул тийм л та. Тэгтээ яг бас эцэг хүний хариуцлага ухамсарлаад бас энэ нэвтрүүлэгт ямар ч байсан ороод ганц нэг юм мэдээд авъя л гэж орж байгаа. Энэ хүүхдүүдийн тусламжтайгаар, өөрийн чинь тусламжтайгаар, үзэгчдийнхээ тусламжтайгаар шүү. За тэгэхээр Хөөхөн бацсан байсан багаз. за энэ хэдгээр ангийн зураг вэ? Энэ нэг 6-7 дугаар ангид л авахулсан. За одоо яг манай ангийн шилдэг сурагч чиг үедээ байсан байх нь ер нь аль сургуульд байсан бэ? Нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль гээд хорооллын эцэст байдаг тийм. Хэр сурагч байв? Би ер нь бол дундыг л барьдаг сурагч байсан да. Ямар хичээлдээ сайн байсан? Би тамир. Би тамир. Чи яасан юм чинь. Дуу хөгжим. Дуу хөгжим бэ. За. Дуу хөгжим манай Эрдэнэ Жаргал гэдэг дуу хөгжмийн багш байдаг байсан. Тэгэл тэр багшаас анхны сурсан дуу нэг нүдэн син чин чихэр гэдэг дуу. Чихэр байта. Биш ээ миний доо. За тэгэхээр манай нэвтрүүлэг 2 жил гарангийн хугацаанд завсарлаад эргээд бас Харин тийм. хийгдэж байгаа үзэгчтэй манай нэвтрүүлгийн үнэн ч үзэгчдээс бас маш олон санал ирсэн. Энэ нэвтрүүлгээ эргээд хийгээч олонний танил хүмүүсийг бас 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгийг хармаар байна гэдэг санал дээр. Би тэгж хэлэх гээд байгаа байхгүй. 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу биш ээ. Танаа нэвтрүүлгийн нэр бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаангүй гэдэг нэртэй байхгүй юу? За тэгэхээр энэ жил бол бид өхөн мэдээллийн технологи олонлог ихсээ сургуультаас хамтарч нэвтрүүлгээ үзэгчтэй хүргэж байгаа. Тэгэхээр мэдээлэл ер нь бол одоо би бол жоо мэдээлэлтэй. Тэр нь юу гэхээр ямар ч байсан хуучин байсан математикийн гүнзгийрүүлсэн олонлог сургуулиас тусдаа бас шинээр сургууль дунд сургууль нэгдсэн байгаа. Компьютер IT-гаар тий одоо дагнаж байгаа анхны одоо дунд сургууль болж байгаа юм байна шүү дээ. Манай нэвтрүүлгийн шилдэг 5 оролцогч хүүхдүүд маань за нийтдээ бол нэг 10 хүүхдүүд байгаа. Жилийн төгсгөл хамгийн өндөр үнэлгээтэй байсан сурагч нь олонлог ихсээ сургуульд 12 дугаар анги төгсдөл үн төлбөргүй суралцах тийм алтан боломж бас манай хүүхдүүдийн өмнө нээгдсэн гэдэг дуудмаар байна. Амжилт хүсье тэгээд. Ямар гоё юм бэ. За хичээлд орох уу? Хичээлд орё. Хичээлд орё. За нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Тун удахгүй энд харагдж байгаа самбар дээр 1-5 дугаар ангийн 10 хичээл. За гараад ирлээ. За тэгээд энэхүү хичээлүүдийн ард бол тоо байгаа. Мэдээж тоо нь хэдгээр анги вэ гэдгийг нийтгэж байгаа. Эндээс мэдээж манай өнөөдрийн шинэ сурагч нэг
нэг нэгээр нь сонгоод хариулаа яваад байгаа нь. За тэгээ хичээлдээ амжилттай хариулаад яваад байх тусам мөнгөн дун хожино. Хамгийн дээд мөнгөн дун бол 1 сая төгрөг байгаа. Хэрвээ энийг хожиж чадах юм бол би татварангийн өвдөөс ухаан гараа цайхан ресторанд орнолоо л гэж хэлдэг шүү дээ. За хэрвээ чадахгүй бол нэвтрүүлгийн алтан дүрмийн дагуу камер руу орж байгаад үнэн болох 5 дугаар ангийн өвдөөс ухаан муутай гэдгээ хийх нь байна тийм ээ. За энэ дунд бол үл шатах мөнгөн дун 50,000 төгрөг 250,000 төгрөг гэсэн хоёр үнийн дун байгаа. За Ойлгомжтой тийм ээ. За дөрвөн асуултанд амжилттай хариулаад 50,000 төгрөг дээр очиж. Дараагийнхаа асуултан дээр бүдрэх юм бол шууд нойлохгүй гэсэн үг. 50 дээрээ тогтчихно. За цаашаа явж хагаад сая төгрөгийн асуултан дээр бүдрэх юм бол нойлохгүйгээр 250 дээр унчихна гэсэн үг. оо за. Ойлгомжтой тийм ээ. Ярьжсэн тэгээд мөнгөтэй буцах юм уу би? Дөрвөн асуултанд ямар ч байсан амжилттай хариулах хэрэгтэй байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч харилцагч төвтэй голомт банк ажиллаж байгааг дуулахад одоо байна. Хамгийн ихний туслах хүүхдээ сонгоё. За ингээд бүгдээр ингээд ахтарч хэцүү юм байна. Юу юм? За нэгээс нь тэгээ сонгоё явах. Октоудаасаа сонгоё. За тэгээ болно. Октоудын би одоо нэрийг бас ингээд нэг сайн анзаараагүй байгаа зэ. Усгээр ихэлсэн охин байгаа юу? Тэгвэл тэрийг сонгоё. Хамгийн ихний тэгвэл Б Батынхийг сонгоё да. За Батынхтэйгээ танилцъя. 31 дэх сургуулийн сурагч Батынх. За Батынхийн хувьд бол 31 тэгэнгүүт би 13 гэдэг эсэргээр бас тий бас зөв хүүхдээ сонгосон биш. хоёулаа Б үсгээр ихэлсэн. Хоёр дахь үсгүүд нь хоёулаа. Батынх гингүй 6 үсэг ордог. Бархууд бас 6 үсэг ордог. За та хоёр бол их юмараа адилхан юм байна. Батынхийн хувьд бол цоошин эхэлж байгаа шинэ удирлын дугаарын маань хамгийн ихний хичээлийн туслахаараа гарч ирж байгаа. Бас их онцлогтой байна тий. Тэгэхээр нэлээд хичээлүүдээ эргэж яг одоо бодоод оролцогчтой маш сайн туслах нь байна тийм ээ. За Батынх чи ямар хичээлдээ сайн байгаа вэ? Математик, монгол хэл. Математик, монгол хэлдээ бол сайн. Монгол хэлийг сонгоч тгөө. За тэгээ Тийм шүү. чадна. За 2 дугаар ангийн монгол хэлний хичээлийн асуудыг бүгд харъя. Баярлалаа. Асуулт гарч ирэхээс өмнө бас нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй эрч хүчийг бэлэгдэгч коптер блок. Оо за. За амттан бас. Оо за баярлалаа. Би яаж надад өгч юм. Одоо идэж болно. Хичээлэглэг. За монгол хэл 2 дугаар анги. Асуулт гарч ирсэн байна. Дараах үгсийг ажиглаад зөв бичих дүрмийг тайлбарлаарай. За Батынх бол шууд. Оо за. Баярлалаа Батынх. Ах нь бүр уйлмар санагдав. Товчийг, багжийг, торгуулийг, хогийг, тархийг гэдэг үгнүүд гарч ирсэн байна. Ийгүүд л байна л да тий. За тийм. Тэгэхээр энэ үгнүүдэд ажиглаж байгаад зөв бичгийн дүрмийг тайлбарлаж хэлэх нэ. За одоо бид нэр ярих уу хоорондоо? Нэвтрүүлгийн ер нь бол 10 хичээлээ хариулахдаа 3 боломжийг ашиглах ёстой байгаа. Хуулах харах зөв хариултаар аврагдах гэсэн 3 боломжийг л ашиглана. За тэрнээс ч бол бусдаар хажуудаа гарч ирж байгаа хүүхдээс ямарваа нэгэн байдлаар асуултын хариултыг хэлүүлэх тийм боломж бол байхгүй. За. За манай хүүхдүүд бас дор бүрнээ хариултаа явуулж байгаа. Энэ юу юм шүү? Иш че иш тэ. Тэгж гэгүүлэгчээр төгссөн үгэнд эм үгийн залгана гэдэг л одоо Дөрвөн байгаа даа гэж би бол хэлэх гээд байна л да. Үгнүүд нь бол 90 үг. 90 үг. Тий. Иш че зөөлний тэмдэг За нийт хэд вэ? 6 7. 6. 6. За өөрийгөө олцсон хариултаа өгье гэж бодож байгаа бол энд авчаад. Оо. За 90 үг орсон үгний буюу ж ч иш г и зөөлний тэмдэг араас эм үгийн буюу уртыг залгана гэдэг. Залгана. За одоо конопноос гараа авч Оо байна. за. За ингээд хамгийн ихний асуултын зөв хариултыг бүгдээрээ харъя. Живэд. За хариулт гарч ирсэн. 61-ийн ийг зөв бичих дүрмийн дагуу ЖЧ иш и зөөлний тэмдэг Г үсгүүдээр төгссөн бүх үгэнд игээр ихэлсэн нөхцөл залгана. Хариулт зөв байсан байна. Чист сайн мэдчихсэн баг те. Надаас илүү хариулт байсан баг та. Дүгдэхгүй. 2 дараагийн хөвгтөд ч бас ийм орд юм уу? Орно. Чист 2-5,000 төгрөгтэй орлоо. Нэг шоколад, нэг 5,000-тай. За хамгийн ихний асуултандаа зөв хариулж 5,000 төгрөгийн эзэн болсон энэ мэдсэлтэй мөнгөн дум бол дээшээ өсөд явах нь байна. Хажуудалд бол 3 боломжууд байна харагдаж байна. Хуулах, харах, зөв хариултаар аврагдсан боломжууд байгаа. Хоёр дахь хичээлдээ сонгоё. Хөөш 2 дахь хичээл нь Хоёулаар нь багаас ахил сонгосон дээр байна. харин тийм ээ мэдээ яг зөв. Хүн орчин 3 дугаар анги, дүрслэх урлаг 2 дугаар анги. Уг нь тэр 2 дугаар анги байна те. Хичээлийн сонголтын дээр та яриа гоё. Хүн орчин Хүн орчин. те. Зөв математик сонгох уу? За чи математикт сайн юм чинь. Тэгэл би боломж аавна гэсэн үг шүү дээ. Миний дүү яриа л те.
Тий. За, аль хичээлээ? За миний дүүгийн хэлснээр математикийг авч. За тэгээ. За. За 3 дугаар ангийн математикийн хичээлийн асуулт. За тэгш өнцөгт гурвалжны нэг өнцг нь 43 градус бол нөгөө өнцгийг олоорой. За, амид бол мэднэ те. За энд болчлоо. Тэгш өнцөгт гурвалжин гэдэг байгаа шүү дээ. За гурвалжинд нийтээ хэдэн өнцөг байна? 3 3 өнцөг байж тийм ээ. Тэнд 2 өнцөг мэдэгдсэн. Боломжоо ашиглах юм уу? Яг бүгд рүү хараад байгаа юм те. А шууд ашиглах юм уу? Харах боломжоо ашиглаад та хоорондоо ярилцчих. Тэгье. Яг Тэгвүү. зөв. Харах боломж ашиг. Заашаа боломжоо ашиглая гэж бодсон. Харах боломж. Харъя л та юу харуулах гэдэг. Тэгшүнцэгт гурвалжин гэхээр тэгшүнцэг маань одоо нэг ийм гурвалжин байгаа. Ийм гурвалжин гэсэн үг л Тийм. дээ. Тэгшүнцэг маань өөрөө 90 градусын өнцөг байгаа. Нэг өнцөг нь 43 юм чинь гурвалжины дотоод өнцгүүдийн нийлбэр 180. Тэгэхээр Йоо, 90 дээрээ 43 нэмнэ гэсэн үг. За. Тэнгүүд 133. Тэгэхээр 180-аас нөгөө мэддэхгүй байгаа энэ өнцгөө олохын тулд 180-аас 133 хасаад мэддэхгүй байгаа. 189-143-аар 133. 47. Тэ? 47 градус. 47 градус. Зөв. За. Тэр удаа хариултандаа ихтэй байл хоёулаа зэрэг заацуулаад авч болно. 47 градус. Мөн үү? Зөв хариултыг харъя. Зөвөрөө 47 градус. Одоо яах вэ? Хоёр хичээлтэй амжилттай хариулсан. Йоо. Мөнгөн дүнгээ харъя. Хоёр хичээлтэй амжилттай хариулснаар яа 10,000 төгрөгийн эзэн болж чадсан байна. Дахин баяр хүргэе. За баярлаа. Амжилттай явж байна. За. Яг нэг боломжууд ашиглагдсан байгаа. Харах боломжийг ашигласан. За манай бүтээх хоёр хичээлийн туршид хамтдаа байсан учраас одоо Танаас нэг асуулт асуучих уу? За. Та хоёр нь багаасаа нөгөө нэг хөгжмийн хичээл дуртай байсан гэсэн шүү дээ. Тэр хичээл дуртай байснараа одоо та ийм мундаг тийм алдартай жүжигчин болсон гэж боддгоо. Гэхдээ яг багасаа одоо би дуу хөгжим дуртай байсан нэ ээжтэй минь холбоотой. Ээж минь дандаа надад дуу дуулж өгдөг байсан, гитар тоглож өгдөг байсан. Тэгээд ээжийнхаа үр дээр багтаа одоо тэгжил хүн болсон та ах нь. Тэгээд тэр их нөлөөлөөд тэгээд би дуун дуртай болсон. Ямар тэгтэй байлаа. За, хатигтэй бас хоёлоо нэг боломж Оо яг тэгэлгүй юм чинь тий. Тийм шүү дээ. За баярлалаа минь дөө. Баярлаа. За баярлалаа. Яа, сайн их дээрээс. Хоёр хичээлийн ардууд гарч та. Одоо цаана дахиад 8 хичээл байгаа. Өөрөө бол мэдчихсэн юм шиг байна тий. Тэгээд шууд нөгөө нэг анх хэлжсэнээр боломжоо ашиглагээ явцаа. За одоо юу яа да? Одоо яах вэ? Дараагийнхаа хүүхдийг сонгох. Дараагийнхаа хүүхдийг. Одоо банднараа сонгоно. За тэр ундрамыг сонгоч. Гүн. 84-р сургуулийн сурагч өндрөм танилцлахтаа таатай За байна. баярлалаа. За. За ундрам ямар хичээлдээ сайн билээ? Бүх хичээлдээ ер нь бол сайн. Гэхдээ математик, монгол хэлдээ бол түлхүүсэй. Хоёр сайныг авцсан шүү дээ тий. Сая математик монгол хэл бол хоёулангийн сонгогдсон байгаа. За одоо үлдсэн хичээлүүдээс үлдсэн 8 хичээл байгаа шүү дээ. Энэ 8-аас алийг аваач гэж оролцогчтой зөвлөмөр байна. Миний хувьд бол энэ англи хэл дээр За. таны хувьд бол энэ дуу хөгжмийг авсан дээрх. Чи яс хэцүү юм бэ? Тамины. Одоо хоёр асуултанд хэрвээ амжилттай хариулж чадах юм бол нөө үл шатах мөнгөнд дүнгээ яриад байсан 50,000 төгрөг дээр очих واخгүй. Тийм. Одоо нэг хичээлдээ хариулаад дахиад дөрөвдөгтөө амжилттай хариулж ш 50,000 төгрөгөн дээр очих нь байна. За гурав дахь хичээл юу вэ? Тэр дөрөвдүгээр ингээ хүн нийгмийг авчихъя л та. Хүн нийгэм. Монголын далбаа малбаатай. Монгол хүн байна да. Одоо бүр тэгэл томруулаад аваалаа. Тэхүү. За. Тэгээ За. Дөрөвдүгээр ангийн хүн нийгмийн хичээлийн асуултыг харъя. За. Мөнгөн хуудсанд үсхийг товойлгон бичиж бурхтын хөргийг алт болон 9 эрдэнээр бүтээсэн номнуудаас нэрлэнэ. За. Тэр юунууд гарч ирэхгүй юу? Тийм юм. Хувилбар бол бас байхгүй байна. Яг тэ тэгээд Монголын одоо номын санд одоо хадгалагдж байгаа үнэт одоо дурсгалуудын нэг бол Ганжуур Данжуур тий. Тэр чинь бол одоо бас ингэж хийгдсэн таваалгаж одоо алтаар сэлж одоо ингэж 9 эрдэнээр бүтээсэн номуудаас гэвэл одоо Ганжуур Данжуурыг хэлж байна.
Ганжуур данжуур. За ганжуур данжуур гэж ямар ч талаас хариултыг бол өгсөн те. Тэ. Гэрлээд арч. За. Ангистай. Асуулт бол Номнуудаас нэрлэв нэрлэв гэхээр гэсэн байгаа. ганжуур данжуур гэж ганцыг л нэрлчихэд байна л да тий. Тэгэхээр одоо дахиад нэрлэх хэрэгтэй болчиход байдаг. Гэтэ яах вэ? Тэгэл хариултыг авчихгүй. за ундрам өшөө мэдэж гэнэ ер нь ганжуур данжуураас өөр. Ганжуур данжуураас өөр гэвэл Ер нь одоо нэг цагаан сар магаан сар болонгоот ингээл ном зам уншуулад байдаг шүү дээ. Ямар юу байдаг вүлээ? Догсом, Чи ном хиймээ, уншиж саа. дараагийн л үгтэй. Одоо айхтар том ном чинь юу вүлээ? Тэ? Айхтар том. Тэ хүчтэй ном одоо юу гэдэг. Яг одоо наад ном чинь бол энд байна л да. Тийм үү. Хөтлөгчөөс тийм боломж байхгүй учраас хэлж болохгүй байна. Байж та. За ямар ч байсан ганжуур данжуур гэдээ би хариултыг авлаа. За тэгээ за. Зөв хариултыг харъя. Номнуудыг харъя. За. Ганжуур данжуур. Сондуин Жүд гэдэг ном байсан. Йоо за. Тэ хариултыг авсан шүү дээ. Тэгтээ зөв хариулсан тооцсон 3 хичээлээ маш амжилттай хариулсан. 25,000 төгрөгийн эзэн болж чадсан бүгдээр дахин баяр хүргэе. 3 боломжийнхаа нэгийг ашигласан байгаа. Одоо хуулах зөв хариултаар аврах гэсэн 2 боломж хിവэрэ үлдсэн. Одоо маш игзэгтэй. Нөгөө үйл шатах мөнгөнд дүн дээр очих асуултаа яг одоо сонгох болж байна. Хоёлоо бүр одоо нэгдүгээр анги хэлсэн дээр. тий нэгдүгээр ангиа сонгочих гэж. Иргэний боловсрал. За тэгэхээр иргэний боловсрал гэсэн үг үү? За, Сонгох. За тэгээ сонгоо. Оба, иргэний боловсрал нэгдүгээр анги. Алтан хаадаг хаагдаж, мөнгөн хаадаг нээгдэж, мянган зул асав тэр юу вэ? За, ойнсог бол авчих та. Энд бид сая ямар юу Иргэний боловсрал иргэний боловсрал дээр юм нэгдүгээр анги. онцог үйд юм уу? Ойнсог ороод. Тийм үү? Тийм. За ястаа хөлдөөж хэлээ. Алтан хаадаг хаагдаж, Мөнгөн хаадаг нээгдэж, мянган зул асав. асуу. За, Ойнсог юм уу? сайн уншаад үзэх юм уу? За, хэн бо ундран бол олцоо. Олцсон. Нэгдүгээр ангид одоо манай охины хичээлд ороогүй л байгаа да. Одоо тэгээд Манай охин чи юу төгсгөл байхгүй ч юм уу да. орвол. Үгүй манай охин чинь Орос сургуульд байдаг. Тэгвэл энэ онцгой нь орсоор байгаа юм болов? Хайр. Юугаа уншаад үзээ л даа. За, алтан Хаадаг хаадаг, хаагдаж. мөнгөн хаадаг нээгдэж мянган зул асав. тэ асуу. Чи нэг жоохон төхүүлээд өгч. Энийг боломжинд би тооцохгүй. За. За, юу тоолботой? Юу тоол? Байгальтай холбоотой. Байгальтай холбоотой. Байгальтай холбоотой. Байгалийн үзэгдэл юм уу? Үзэгдэл. За, байгалийн үзэгдэл. За, байгалийн үзэгдэл гэж байна. За би хариулъя. Олцсноо. Олцсон. За. Шүн За, бол. ийг зогсоё. Цагийг зогсоё. Яана чи буруу үйл яах вэ? Тэгвэл хэрвээ хариултаар асуулт нэг удаа За, буруу за. хариулсан тохиолдолд нөгөө нэг хүүхдүүд бол тэнд хариултаа Оо, илгээж за, байгаа. за, Нэг за. удаа тийм аврагдах боломж бас байгаа шүү. За хэлэх үү? За, хэдэ. Алтан хаалга гэдэг нь одоо нар юм болов уу? За. Буруу болоо явцсан уу? Мөнгө хаалга сар юм болов уу? За. Ягц асуу шүн болж байгаа юм уу да? Аха. Мөнгө хаадаг нэгдэж Тэ одоо төгж юм шүү одоо дээ тий. төгж байна. Мянган зуд асч байгаа. Мянган зуд асуу гэдэг чинь одоо төгхийг л хэлээд байгаа юм да. Би буруу юм яриад байна. Мэдгүй би одоо хариултыг мэдэхгүй учраас мэдэхгүй байна. Өдөр шүн. За би хариултыг авсан. За. Аснаа. За тэгээ. За тэгээ. Тэгээд. Юу Асуултын юу? зөв хариулт гарч ирэхээс өмнө бүгдээрээ хэсэгхэн хугацаанд засвардаад эргээд ангидаа уулзгая. Яа. Нэвтрүүлэгтээ эргээд тавтаа марж үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр харилцагч төвтэй Голомт банк. Дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэх одондог XC сургууль хамтран ажиллаж байгааг дуудахад таатай байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч болох жүжигчин Бархуу дөрөвт хичээлийнхаа хариултыг надад өгсөн байгаа. Бүгдээрээ зөв хариултыг харъя. За мэдээж энэ асуултанд хэрвээ зөв хариулж чадвал үл шатах мөнгөнд дүн болох 50,000 төгрөг дээр очих ёстой байгаа. Хариулт юу вэ? Нар жаргаж, сар мандаж, одод түгв. Йоо. Энэ нэвтрүүлэгч нэг цус харуулчих гал ш. За тэр үеэс болоод мэдээ олон жил өнгөрсөн учраас манай нэвтрүүлгийн ер нь оролцогч нар мартах тохиолдол маш байдаг. За ингээд 50,000 төгрөг үйл шатах мөнгөнд дүн дээр очсон дахин баяр хүргэе. За баярлалаа. Хязгааргүй ирч хүч коптер блог.
За. Яа. За. Одоо хэдэн асуулт байна? Оо, ер нь их төгшүүртэй байна. 4 асуултанд хариулсан. За баг 10 хичээлийн тал руу дөхөж явж байна. Харин тийм. Одоо тэгтээ 2 боломж байгаа. Харин тийм. Самбар дээр байгаа бүх хичээлээ хариулаад дуусгах юм бол нийтдээ 750 мянган төгрөгийг очно. Тэгээд төгсгөлийн сая төгрөгийн буюу ямар ч хүүхдийн оролцоо тусламжгүйгээр хамгийн төгсгөлийнхаа асуултанд хариулж чадах юм бол 1 сая төгрөгийн эзэн болоод нэвтрүүлгийн оргил төрөх юм. За дараагийнхаа хүүхдийг сонгоё. За, одоо төгс жаргалыгаас сонгоё. Сайн байна уу? Чи нэм дуусгал сурдаг төгс жаргал. Танд туслахад бэлэн байна. Баярлаа. За төгс жаргал. Оролцогч бол яг одоо 4 хичээлд маш амжилттай хариулсан байгаа. Самбар дээр 6 хичээл үлдсэн. Энэ 6-аас алийг аваач гэд зөвлөмөр байна. За ер нь бол дүрслэх хурлахыг аваач гэж зөвлөж байна. Тийм үү? Тийм. Өөрөө дүрслэх хурлахын хичээлд дуртай. Чи юу? Тийм. Дуртай. За манай шин сурагч бас Багдад дуртай байсан байлгүй. Зургийн хичээл Дуртай байсан л та. Тийм. Гэтэ би жоохон айгаад байна. Айгаад байна. Яг үннийг хэлэхэд нэг жоохон ойшлуулъя гэж бодож байна. Одоо нөгөө биеийн тамир дуу хөгжмөл рүү орохгүй мó. Гэхдээ харин тэр дээр чи бас жоохон ингээд эргэлзүүлээд байна шүү. Бас л ер нь хүн орчин 3 дугаар анги 2 боломж аваа. Айх юм бол байхгүй те. Хүн орчин 3 дугаар анги. За юу гарч Суулт. Альва зүйлийг дээрээс нь харсан байдлаар зурж болдог. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Яасан бэ? ёо ямар гоё юм бэ. Мэддэг асуулт. Мэддэг асуулт. Энэ өстой гоё асуулт байна. Мэддэг. Тий. Тэгвэл энийг дарах шүү дээ. Энийг дарах хэрэгтэй байлаа. Төрөөж дарах үлээ. Бүр мэддэг чиг олон дарах юм аа. За хариулт тэгвэл юу вэ? Нисдэг дрооноор зураг авах. Кино шиг байна. План зураг. План зураг. Та нар мэдгүй байгаа юм алгадаж шүү. За оролцогч маань план зураг гэж хариултыг надад өгсөн. Зөв хариултыг арай. Яна өөр Энэ бол 5 хичээл байсан. Бид бас сайн мэдчихэж шүү дээ. Манай нэвтрүүлгийн ангийн шилдэг сурагчид бас асуулт гарах болгонд дор бүрний хариултыг илгээж байгаа. Хүүхдүүдийн хариултыг самбар дээр харъя. За. План зураг. Хэрвээ энэ асуултанд ямар нэгэн байдлаар бүдрэх юм уу, тийм тохиолдол гарсан бол ингээд нэг удаа аврагдах байсан байх. Тийм үү. Тий. За хамгийн дөрөнд Бат их маань план зураг гэж үнэн зөв хариултыг хамгийн дөрөнд явуулсан. Бат ихтэй баяр хүргэе. Батын. За баяр хүргэе. За 5 дахь хичээлдээ хариулаад 75 мянган төгрөгийн эзэн болсон. За эхний багныг бол түргчтэй. За шүү дээ. Одоо 5 хичээл үлдсэн байгаа. За одоо чи хүн байгаль. Хүн байгаад биеийн тамир дүрслэх урлаг дуу хөгжим ангид хэл. Биеийн тамир одоо давтараа гэдэг юу асууд юм бол ямар сайн. Хоёул бага ингээд дуусгаад дүрслэх хурлахыг сонгоч уу? Энд бол дүрслэх урлагийг сонгуулах гэдэг байгаа шүү дээ. Тийм. За тэгээд юм энэ дөө. За төгс жаргалын хийснээр дүрслэх урлаг 2 дугаар анги. Яа. 2 дугаар ангийн дүрслэх урлагийн хичээлийн асуулт. Монголын уламжлалт уран зургийн аргад юу гололдог вэ? Гололдог вэ те? Тийм. Юуг голтон зурдаг вэ гэсэн үг үстэй те? Энэ зураасан зураг юм болоо. Юу голдоо тавьж байгаа зурдаг вэ гэсэн асуулт юм болоо. За энэ бол Монголын Төгс жаргал мэдгөө ер нь. За ер нь бол баг мэдчихвэ. Тий. За Монголын уламжлалт уран зургийн аргад юу гололдог вэ? голж одоо Ер нь Тийм бол зураг нэг зурдаг вэ? Зураасан зураг. Монгол зураг дээр хий ингэж гардаг шинжүүд гэсэн үг. Уламжлалт зураг гэж байгаа учраас шиг л те. уламжлалт бэлэгдэл дүрс юу вэ? Тэг хээ угалцал юм да. Тэ. Би бол тэгж бодож байна. Зөв үгний дарах уу? За Тэгээд асуултын хариулт юу вэ? хээ угалц. Хээ угуулж гэж бодсон байна. Зөв хариулт юу вэ? Хээ. За. Йоо ямар ас хэцүү юм бэ гэж. За ямар ч байсан баярлалаа. Йоо минийдээс Би зоригтой байж. туссан чи одоо надад комплок. Тэгээ миний дөө тэгээ цаашаа дамжуулаарай. Баярлалаа. Баярлалаа.
За танаас бас нэг асуулт асуух тийм. Зөө за чи бүгдээр асуулт юм биш үү? За За. ер нь жүжигчин болвол юу нь гоё идэг вэ танд? Жүжигчин хүн бусад мэрэгчлээс юугаар онцлог вэ гэдгийг асууж байна шүү дээ, тэ. Жүжигчин хүн бол бусад бүх мэрэгжлийг эзэмшиж чаддгаараа. Тийм. Жишээл би эмч хүний дүр тоглох бол эмчийг судлана. Инженер болох хэвээр бол тэр дүрээ судлана. Тэгэхээр жүжигчин хүн бол бүх мэрэгжлийг л эзэмсэн юм шиг байх хэвээр. Тэрүүгээр онцлог. Тийм учраас одоо бусад мэрэгжлээс одоо даваа талтай л да. За таны цаашдын хичээл амжилт. Йоо баярлалаа нэрээ. Ястогоо юм амжилт хүслээ минь да. За баярлалаа төгсөж жаргал. За ямар ч лсэн 6 хичээлтэй амжилттай хариулсан. Тэгэхээр одоо бас жоохон хичээлээсээ жоохон хазаа гэж бодлоо. Оо за. За тэгэхээр манай телевизийн боловсрол сувг телевизийн бас 2017 оны том төслүүдийн нэг яг түн шиг шоу нэвтрүүлэгт бол жүжигчин Бархуугийн хувьд ороод за бүр Бархууг бархуу гэдэг хэмжээнд очоод маш амжилттай оролцсон байгаа. За яг түн шигээс хойш яг одоо хүртэл ажиллаж байгаа уран бүтээлүүдээс бас манай үзэгчтэй танилцуулаад ач. За баярлалаа. Мэдээж одоо яг түн шиг гэдэг энэ сайхан шоу нэвтрүүлэгт орсондоо би маш их баяртай байгаа. Тэгээд танаа телевизийн хамт олон зохион байгуулж байгаа хүмүүс бас тэр 8 одоо оролцогчийн дунд намайг сонгож оруулсанд би бас хийнэ ховор завшаан гэж бодож байгаа. Тэр завшааныг бас надад олгосон бүх ашиглаад бас алдалгүй ашиглаад тэгээд маш сайн намайг тусалт дэмжижсэн ар гэрийнхэн найз нөхөд санд олондоо маш их баярлдаг. Тэгээ өнөөдөр бол бас нэг өөр Бархуу гэдэг хүнийг бас таниулж өгсөн шүү. Танай телевизийн хамт олон нэр үргэлж бодож явдаг. Тэр нэвтрүүлгээс хойш хийсэн уран бүтээл гэвэл саяхан манай X-Studios Production Солиот их гэдэг нэртэй драмын кино хийсэн. Тэгээ одоо тэрнийхээ монтаж буюу дуу дүрсний ажил явагдаж байгаа. Эвлүүлгийн ажил явж байгаа. Ирэх оны баг 1 сарын 1-нд ч юм уу нээх хөстэй. Тийм хуваартай байгаа. Уран бүтээлүүд нь амжилт хүсье. За баярлалаа. Яг хүүхдээ сонгох хэвээр. Одоо 2 хүүхдээ үлдсэн. За үлдсэн. Манай хооронд хурдч. За дийлс нь гараад тэр. За шууд нэгээр 2 3 и оба. дахиад эрдэнэлэг. Ос өөрийнхөө авьяас чадвараар гарч ирж байна шүү дээ. Сонголт гэхээсээ л бол оба. За эрдэнэлэгтэйг нээлж байгаа л одоо. Сайн байна уу? Би Чадгаа сургуулийн сурагч Эрдэнэлэг. Танд туслана гэдэгтээ итгэлтэй. За баярлалаа минь да. За Эрдэнэлэг 4 хичээл үлдсэн байгаа. Хүн байгаль биеийн тамир дуу хөгжим англи хэл гэсэн 4 хичээл байгаа. Тэгэхээр аднаас нь эхэлж аваач гэж оролцогчдоо зөвлөмөр байна. Миний хувьд бол биеийн тамир дуу хөгжим хоёр нь дээр баха гэж бодож байна. Тийм үү. Эрдэнэлэг өөрөө бас биеийн тамиртай сайн. Сакс тоглоно. Дуу хөгжимдөө бас сайн. Би энд бас нэг юм хэлмээр санагдлаа л да. Энэ 4 хичээлдээ одоо нэг 2 боломж үлдсэн байгаа шүү дээ. Тэр 2 боломжоо энэ 4 хичээлдээ л ашиглая шүү. Төгсгөлийн сая төгрөгийн асуултан дээр ямар ч боломж, хажууд нь ямар ч туслах бүгд байхгүй. Зөвхөн 1 минут бодсны үндсэн дээрээс хариулцаа өгнө. За. Яс бидгшээ гэдэг сая руу яваасаа гэж бодлоо. Айлын сонгох уу? Би тамирын сонгох уу? Тэг. Тэг 5 дугаар ангийн тамирд юу гэдэг бол доо. За өнөөдрөөс манай нэвтрүүлэх зэрэгтлэр ирсэн оюутнууд бол үндэсний бие тамирын дээд сургуулийн оюутнууд байгаа. Баярлалаа. Тэгэхээр ирээдүйн гавьяа тамирчид. Тий. Өвлөрийн баатрууд ирсэн байна шүү. Бие тамирын асуулт хэрвээ мэдчихвэл хэлж өгөхгүй шүү дээ. Асуулт гарч ирсэн байна. Атхаад марш командыг аль хөлнөөс эхлэх вэ? Яана. Мэддэг хичээлээр одоо айгуугаа инээгээд байгаа шүү дээ манай шинэ сурагч те. Яана 2 өдөө зэрэг тавьдаг үстэй. Амархан асуулт баг шиг байна уу инээгээд байна. За. Нааша нэг түр гараад Юу вэ чи яагаад хүн? Ойлоо энэ команда үзээ л да. Альнаасаа эхэлчихдэг юм байна. За ном хүн атхаад марш. Зүүнээс байна уу? Баруунасаа нэг ихтэй үзтээ. Атхаад марш. Биш үү? Арай л биш. Нөгөө нэг цагдаа гэдэг номер шиг болох гээд байна. Айд үгүй гэж бичдэг. Шууд хариултыг авъя. За зүүн хөлнөөсөө. Зүүн хөлнөөсөө. За хариултаа өгөөд хонгоод арчих. Зүүн хөлнөөсөө гэдэг гэж оролцогч маань үзсэн. Сандагдж гэнэ үү? Сандагдж гэнэ үү? Зүүн хариултыг арай. Зүүн хөл. За тэгвэл яах вэ? Амархан асуулт. Ийм гоё асуултууд ирээд та гоё. Гурван гэхэд бас тийм амархан асуулт гараад ирлээ.
За ингэснээр 7 асуултанд амжилттай хариулсан. Маш амжилттай явж байна. Мөнгөн дүнгээ харъя. 150,000 төгрөгийг очсон байгаа. За одоо нэг асуултанд зөв хариулж чадах юм бол нөгөө нэг үл шатах мөнгөн дүн бол 250,000 төгрөгөн дээр очино. Энийг амжилттай хариулж чадвал сая төгрөгийн асуултанд бүдэрсэн ч гэсэн 250 дээрээ. Дараагийн хичээл юу вэ? Мэдүү сонх. Тань багада дуу хөгжмөн дээрээ сайн байсан гэхээр дуу хөгжмөн авсан дээр. Хоёлаа тэгсэн чи юугаа алдчихвал яана одоо. Боломж байгаа шүү дээ. Боломж байгаа. За тийм биш. За тэгэд дуу хөгжим авч те. Хагаснууд хідэн гიშгэм урт игшгэлдэг вэ? Хагаснууд хідэн гიშгэм урт игшгэлдэг вэ? Хоёр боломж байгаа. Өөрө хариултыг хэлээд хэрвээ буруу байх юм бол хүүхдүүдийн зөв хариултаар нэг удаа аврагдах. Эсвэл хуулах боломжоо ашиглаад манай Эрдэнэ хэлэг маань хүүхдүүд дээрээ очиод ангийнхантайгаа ярилцаад нэгцэн хариултыг авчрах. Хэрвээ мэдчихвэл өөрөө хариулж болно. Үгүй урт гიშгэлдэг гэж толгой ирүүлчихэд хагаснаад юм чинь. Хэрвээ толгой эргэж бол баг найдвартай дээр юм шүү. Тэгээ За хуулах боломж байгаа учраас хуулах боломжоо ашиглая. 1 2 тийм. Нот ч 4 2 3 3 4 найд нот ч бүр хурдан болоо явчихсан юм шүү дээ. Тэгэхээр 2 бүтэн нот 4 нот байдаг. 2 3 4 хагас нот нь арай удаа 1 2 за 1 2 За олчих. За ондог хөхтэй. За хуулах боломж бол одоо энд ирж ярилцахгүй шүү. Хүүхдийн хариултыг би авах хэвээр. Зөв Зөвж юусэн бурууж юусэн те. Зүү. За хагаснууд хідэн гიშгэм урт игшгэлдэг вэ? Конопа дараарай. манай ангийнхан нийт хариугаараа 2 гიშгэм гэж бодсон. 2 гიშгэм урт игшгэлдэг гэж хүүхдүүд маань зөвлөсөн байна. За тэгтээ зөв хариултыг харъя. Ажгараа. 2 гიშгэм гэж үзсэн. 2 гიშгэм. За мөнгөн дүнгээ харъя. 8 хичээлд маш амжилттай хариулсан учраас үйл шатах мөнгөн дүн бол 250,000 төгрөн дээр маш амжилттай очсон. Баяр хүргэе. За 250-ыг ямар ч байсан авах нь ойлгомжтой болсон тий. Тэглээ. За одоо бүр ажиллая. За Орноо орно. Эрдэнэ хэлэгтэй баярлаа. За 5 хүүхдээ ямар ч тавлаг ил гаргаад ирлээ. Тэ? 5 хүүхд тавуулангийг гаргаж ирж чадна гэдэг бол бас их чадвар шүү. Баяр үргээ алга таши. Энд чинь 2 3 дахь асуултан дээр ч юм уу бүдэрчих юм бол нөгөө үдсэн хүүхдүүд нь гарч иж чадахгүй шүү дээ. Харин тийм. Ингээд хамгийн сүүлийн хүүхэд Дөлгөө маань тунж үлдсэн байгаа. Дөлгөөнийг оръё. Дөлгөө. За. Хоп. 78 нуу сургуулийн сурагч Дөлгөө. 78 аа. Окей. За Дөлгөө бол өстой тунж тунаад хамгийн сүүлд ангийнхныхаа хамгийн сүүлд гарч ирсэн те. Энэ хорооллын хүүхэд биш те. Дөрөвдөр оролт байдаг. Нэг дошны л хоёр. Үлдсэн те. Томж үлдлээ те хоёулаа. За хүн байгаль 4-р анги, ангид 5-р анги. Ер нь хүн байгалийн авсан дээр. Ихтэй дөө. За тий. Хүн байгаль 4. Хүн байгаль 4 тий. За 4-р ангийн хүн байгалаа хичээлийн асуулт. Дэлхийг өмнөд ба хойд туйлд хуваадаг бүслүүрийг юу гэдэг вэ? За мэдчихвэл гэрлээ дараад хариултаа надад өгч болно. За хариулт авъя. За одоо бол нэг л боломж байгаа штэ. Зөв хариултаараа аврагдах гэдэг боломж байгаа тий. Тэр хүүхдүүдээ нөө. Тий. Нэг л үгэд энэ хариултыг явуулсан байвал аврагт боломжтой байсан. Баяр хүргэе. За хамгийн дөрөнд манай Батинх экватор гэдэг хариултыг хамгийн зөв явуулсан байд. Батинхтэй дахиад баяр хүргэе. Асуулт нь хариулсан тооцсон 9 хичээлдээ маш амжилттай хариулсан учраас 500,000 төгрөгийн эзэн болж чадсан бүгдээрээ дахин баяр хүргэе. Одоо нэг хичээл үлдсэн.
Тэгэхээр манай Дөкө шин сурагчаас асуух юм байна уу? Байна. За. Таны ер нь амьдралд хамгийн дурсамжтай байсан нас хэдэн нас вэ? Аав ээжтэйгээ л хамттай байсан нас та. Баг байхдаа л байжсэн. Аав маань амьд сэрүүн байх үеийн тий аав ээжтэйгээ гэр бүлээрээ халуун дулаан ам бүлээрээ байж ах шиг сайхан юм байхгүй шүү дээ. За хичээлд оръё. Одоо ерөөсөө сонголтгүйгээр англи хэл 5 дугаар анги асуулт гарч ирэх ёстой. За асуулт гарч ирсэн байна. I get up 7 o'clock. За одоо нөгөө хүсээд байсан сонголттой хичээл гарч ирлээ. A үйлбэр нь in, B үйлбэр нь on, C үйлбэр нь at гэсэн үйлбэрүүд байгаа. Энэ гурваас аль нэгийг тэр зураасан оронд нөхөж сонгох нэ. За C. За 3 өгтөр байгаа. Эдгээр 3 өгтөраас аль нь зөв байх ёстой. Гэрлээ дараарай. За. Зөв хариулт C юу? Тэ. C буюу at. Манай дөлгөө санал нэгдэж байна оролцогчтой. Нэгдэж байна. За энэ ер нь юу гэсэн утгатай үг юм бэ? Би 7 цагт босдог. Босдог. За тэгээд 7 цаг гэдгийн өмнө энэ бол гурлаа өгтөр байж байгаа тийм өгтөр үгнүүд байж байгаа. Тэгээд C үйлбэр буюу at гэдэг өгтөр нь цагийнхаа өмнө байх ёстой гэж үзсэн байгаа. Зөв хариулт өгөөрэй. Энэ бол нэвтрүүлгийн самбар дээр гарч ирдэг 10 хичээлийн хамгийн сүүлийн буюу 750 мянган төгрөгийн асуулт байсан C үйлбэр. Зя мундаг байна. 10 хичээлдээ маш амжилттай үнэн зөв хариулж чадсан. Ингэснээр 750 мянган төгрөгийн эзэн болж чадсан, баяр хүргэе. За төлгөөнөд баярлаа. За. 10 хичээлдээ маш амжилттай хариулж чадсан учраас нэвтрүүлгийн оргил түрэхэд тун ойрхон байна. Одоо ямар ч туслах хүүхэдгүйгээр нэвтрүүлгийн хамгийн төгсгөл буюу 1 сая төгрөгийн асуулт самбар дээр гарч ирэх болно. Энэ асуултанд үнэн зөв хариулж чадвал нэвтрүүлгийн оргил төрнө. Хэрвээ бүдэрвэл 250 мянган төгрөгөө хожихоос гадна нэвтрүүлгийн алтан дурмыг дагах ёстой байгаа. Амжилт хүсье. За. Төгсгөлийн сая төгрөгийн асуулт гарч ирэхээс өмнө бүгдээрээ хэсэгхэн хугацаанд засварлаад эргээд ангидаа уулзцгаая. Боловсрол цогцлол олон дэг ихсээ сургуулийн хамтран үзэгч та бүхэндээ хүрэгдэг та 7 дугаар ангийн өвтөөс ухаантай тань мэдхийн шоу нэвтрүүлгийн шинэ өдрийн цоо шингийн дугаар үзэгч та бүхэнд маш амжилттайгаар хүрж байгаа. Өнөөдрийн манаас шинэ сурагчид X2 Production-ы жүжигчин Барху маш амжилттайгаар нэвтрүүлгийн 10 хичээл хариулж чадсан. Одоо нэвтрүүлгийн хамгийн оргил хэсэг буюу 1 сая төгрөгийн асуулттай тулгараад байгаа. Сэтгэлээр нь уулзаач. Стайм. Энэ үртэл явна гэж юу н бодсон уу? Бодоогүй гэс дундаа унчи тэгээд харъя л гэж бодож байсан. Ингээд хичээлээ харъя. Хэдгээр ангийн ямар хичээлийн ямар асуулт вэ? Оо, ийм асуулт юм уу? 1 сая төгрөгийн асуулт. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Энэ бол хүн байгаль 5 дугаар анги. Бод хугацаа явсаа. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Нэг удаа гаргахтаа л гэсэн үг шүү дээ, тэ? Хариултаа явуулаарай. Нэг минутын хугацаанд бодох ёстой. Хүн байгаль 5 дугаар ангийн асуулт байсан. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Хүүхдүүд бол тэнд хариултаа явуулж байгаа харагдсан. Цаг дууссан байна. За юу гэж бодож байна? Хэдэн өндөг гаргадаг вэ гэхэлэр мэдээж одоо олон өндөг гаргадаг л байх гэж бодож шин асуултаас. Нэг өндөг гаргадаг бол ингэж асуух асуулт нь юм байх болов уу гэж үү? Нэг 10 дотор бол баг ингэж асуухгүй байхаа тий.
Тэг буцаад надаас асууад. Мэдгүй би харин мэдэхгүй байл л да. Ер нь бол тэгж л бодож байна л да. Тэгээд За хариулт бодох хугацаа бол дууссан байгаа. Мэлхийний өндөг их жижиг гэнэ үү? Жижигхэн. Загснаас ч арай бага баха тийм ээ. Одоо гоо загснаа дүрс шахдаг шигээс арай л бага. Нэг 100 дотор байд юм болоо. Яг нэг тоол хэлэх хэрэгтэй юу? Тэдээс за тэдээс тэдийн оронд ч юм уу тэгээ хэлчих. 100-аас 150. 100-аас 150. Гэрлээ дараа би хариултыг авлаа. За. Yes, яг зүг байдаа гэж. Хүсэлтийн 1 сая төгрөгийн асуулт байсан. Хүн байгаа 5 дугаар анги. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Оролцогч маань 100-аас 150 хооронд гэж үзсэн. Гэхдээ зөв хариултыг арай. 450. 4000 орчим. Я. Яста нэг бүтэхгүй гар байна цааш. Загсны төрс шиг л Төрс шиг л юм байна. Загсны төрс чиж баг ингэж гарах уу? Гаргад юм болоо. мэдгүй одоо тоолж үзэг болгох мэдгүй. За тэгэхээр бүдэрлээ. Харамсалтай байна. Энд дэр бол ямар ч боломж ашиглахдаггүй. Нэвтрүүлгийн оргил хамгийн сүүлийн асуулт байсан. Тэгэхдээ маш амжилттай оролцож самбардаар байсан 10 хичээл бүгдэнд нь маш амжилттай хариулсан. За баярлалаа та нарт. Сая төгрөгийн асуултанд бүдэрсэн учраас 250,000 төгрөгийн эзэн болж чадсан. Дахин баяр хүргэе. Оба. За тэрнээс өмнө бас нэгэн нэвтрүүлгийн алтан дүрэн болон мэдээж байж байгаа тийм. Тэр камерд орж агаад өөрийнхөө үнэн болох 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ манай үзэгчдэд чин сэтгэлээсээ хэлж өгнө. Тийм ээ би 5 дугаар ангийн хүүхдээс ухаангүй. Ухаан муутай гэсэн. Тэгээ одоо алга дашаад байдаг. Манай тийм өнөөдрийн ээ. нэвтрүүлэг шинэ удирлын хамгийн анхны цоо шинэхэн дугаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан X2 Production-ы жүжигчин Барху ах маань оролцож маш амжилттайгаар оролцсон гэж хэлж болно. Сая төгрөгийн асуултанд бүдэрсэн хэдий боловч 250,000 төгрөгийн эзэн болж чадсан бүгдээ дахин баяр хүргэе. Нэвтрүүлгийн урьдчилан хүлээн авч хүрэлцэж ирж манай нэвтрүүлгийн шинэ удирлын дугаарыг сахийг хагасан танд маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За намайг энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан. Тэгээд энэ сайхан 5 надад тус олсон өөрхөн дүү нартаа баярлалаа. Өнөөдөр дэмжиж ирсэн бас та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье. Танай нэвтрүүлгийн хамт олонд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. За ингээд 10 асуултанд амжилттай хариулсан. Тэгээд 11 дахь бүдэрсэн учраас үл шатах мөнгөнд бол 250,000 төгрөг очсон. Ингээд 250,000 төгрөгийн эрхийн бичиг болон нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч харилцагч төвтэй Голомт банкны хуримтлалын дэвтрийг бас гардуулж байна. 250,000 төгрөг. Оба. Нэвтрүүлэг та хамт байсан үзэгчид тавханд маш их баярлалаа. Өнөөдрийн нэгэн цоо шинэхэн дугаар маань үзэгчид тавханд маш амжилттай хүрсэн. Дараагийн нэгэн хөгжилтэй дугаараар эргээд уулзлаа түр баяртай үзэгчтэй. Та 5 дугааргийн үгтээс